Монгол үндэстний оршихуйн үндэс суур болсон оюун санааны хөгжил, төлөвшил, дархлаа санамж нь дөрвөн улирлын өнгө төрх, хэм хэмнэл, мөн чанар, ам амьсгалтай салшгүй холбоотой. Нүүдлийн соёл хэмээх ойлголт нь зөвхөн ахуй амьдралаа залан жолоодох төдий хэвшил бус. Байгалийн тэнцвэрийн мөн чанарыг өөрсдийн амьдрал, ухаарал сэхэрлийн нэг хэсэг болгон хэрэгэлсэн оюун санааны соёл байсан юм. Хүмүүний амьдралд эхлэл, төгсгөл хэмээх хил хязгаар байдаг бол харин оюун санааны амьдралд эхлэл, үргэлжлэл, дахин эхлэх, үргэлжлэх гэж бий. Яг л эргэх дөрвөн улирлын төгсгөл үгүй эхлэл шиг, их нүүдэл шиг, буух буудал шиг. Ийн ухаарсан өвгдийн захиас оюун санааны жин тээсэн их нүүдэл болон бидэн рүү илгээжээ. Зуны дэлгэр цагт зулцган оюуныг тэтгээрэй. Зурдын жаргалд ташуурч үрдийн үннийг мартах вэ? Алтан наран ээж цэлмэг тэнгэр цэнхэрдэж цэцэг начсын дунд цэнгэл баяр дүүргэж аадар бороо цутгаж амьдралын ачааг хүндэдэж амт хашуун болгодож төв нуруу хазаахгүй төвшин үлдэж чадах тэр ухаанд өвгдийн сахиаст бий. Мөн хөх тэнгэрийн хүүхдүүд гэгддэг хөх толбот монголчууд бидний өвөг дээдэс альва хэрэг явдлыг тэнгэр мэт дээрээс нь харж ухаарч алган дээрээ тавьсан мэт алсаас хянаж зохицуулж ирсэн учраас тэнгэрийн хүүхдүүд явсан юм. Тэд дугуй бүслүүртэй дэлхийн төвд дугуйлан барьсан гэртээ амьдарч нүүр нүрэн харж нүд нүдэн уншиж хүн хүнээрэн оршиж бас үргэлжилжээ. Их мөрөн гол горих булаг шанд бүхнийг аршаан химэн магнайдан хүргэж алгандаа тогтоож амсдаг мэрэгдийн ухаанаас туслыгч болов хураан цуглуулъя. Туслыг хураавал далай болдог, дуулсныг хураавал эрдэм болдог гэлээ. Ян их оргил, хан өндөр уул, хатан бүүвэ толгодыг хайрхан химэн хүндэтгэн бодож мэхийн сойрхдог ухаант мэргэн өвөг дээдсийнхэн сургаалыг бишрэн дагъя. Өндөр уулын сайхан нь нөмөр түшигтэй буй. Өвгөн хүний сайн нь үг сургаалдан буй хэмээн. Хүннүү сүннүү их Монголын үеэс ихтэй хүчрхэг өвөг дээдсийн үсэрсэн цус, тасарсан ам, тархан суурьсан талын Монгол угсаатнууд. Хөх цэнхэр дэлхийхэн 4 зүг 8 зохист ажиллаж, амьдарч, сурч боловсрч байгаа их орон Монгол руугаан итгэл бишрлэн урсгаж байгаа Монгол хүн бүрт хүргэх өвгдийн захиас цуврал их эзэн богд Чингис хааны 9 эрдэм сургаалаар эхэлж байна. Ирээдүй хойч үе болсон энэ цагийн үрстэн их эзэн Чингис хааны хэлж, өвлүүлж, захиж үлдээсэн захиас бас зарлиг болсон Монгол хүн бүрийн эзэмшил зохих 9 эрдэм. Бусдын зовлонг бие дор эргэцүүлэх эрдэм. Буруу тэрслүүгээр хэрхэвч үл явахын эрдэм. Булт хүнийг өргөж хүндэлхийг хичээнгүйлэн сахих эрдэм. Бодох, шинжих, бодлого ухааныг наривчлах эрдэм. Буцаж булихыг өхөвч үл үйлдэх эрдэм. Бузар очид дор согтууран үл живэх эрдэм.
Бусдын эд дор ховдоглон үл горилох эрдэм. Буруугаан эргүүлж ичиж имээхийг мэдэх эрдэм. Бусчрыг засахад зориг үл шантрахын эрдэм гэсэн энэ 9 эрдмийг мэдэж сахиж байж сая жинхэнэ хүн болно гэсэн утга чанар оршиж эрдэмийн ихэн хүн болохын эрдэм гэдгийг эренблэн захиж хүн болох их ухааны оргил нь хүний сайхан сэтгэл гэдгийг хэлж сургаж үлдээжээ. Сэтгэл хэмээх нь биеийн эзэн бөгөөтөл сэтгэл мунхарваас би даруй хэвтэн гэсэн их хааны үг Монгол хүний ертөнцийг үзэх үзэл хүний сайхан сэтгэлд итгэж найдах суур хүмүүжлийн их ундраг болжээ. Өвгдийн эрдэм дуусшгүй оюун мандал. Өвгдийн сургаал дундаршгүй өв сан. Өвгдийн ухаан шавхагдашгүй оюун тундарга. Өвгдийн захиас шантрашгүй итгэл найдвар. Эцэг өвгдийнхөө эрдэм ухааны үргэлжлэл. Эцэг өвгдийнхөө сургаал захиасын биелэл. Эрт эдүүгээг холбох ихэ түүх. Түүний ой санамжийн хэлхээс эх орн Монголынхон ирээдүйг бүтээлцэх оюун санааны эзэн болохыг хүсэж буй хэн бүхэнд хаяглан өвгдийн захиасыг илгээв.